Дэлхийд дээр технологи маш өндөр түвшинд хөгжиж хүмүүсийг ердөө 5 инчийн өндөртэй болтол агшаах боломжтой болсон байх юм. Энэхүү технологийн тусламжтайгаар хүмүүс ердийн хүний эддгээс маш бага хэмжээний хоол хүнс хэрэглэдэг болсон байх ба тансаг арчид амьдрах боломжтой болсон бөгөөд ердийн мөнгө нь агшсан нийгэмд хэд дахин их болж өсдөг байх юм. Энэ төхөөрөмжийг анх Хуамын хэд төсөлтөд дэлхийн тул арал зэрэг асуудлуудын улмаас Норвегийн эрдэмтэн доктор Йорген гэх хүн агшаах аргыг боловсруулжээ. Анх өөрийгөө болон эхнэрээ оролцуулсан нийт 36 сайн дурынхан дээр туршсан бөгөөд агшсан хүмүүсийг амьтын шавжны аюулаас хамгаалахын тулд ердөө 7 метрийн урттай амьсгалах боломжтой хамгаалтын утанд байршуулсан байв. Мөн тэдний 4 жилийн хугацаанд гаргасан хог хаягдал нь энгийн амьдрал дээрх ганц гууд хог хаягдалтай тэнцүү байв. Агшилтад ороход бараг ямар ч сөрөг нөлөө байхгүй байсан ба анхны агшсан хүмүүсээс хөөгтөдөж төрж эхэлжээ. Энэ мэдээ дэлхийд даяар тархаж киноны гол дүр болох Паул гайхамширч байлаа. Тэрээр гэртээ харимгцаа энэ тухай ээжтэй ярьж өгсөн боловч ээж нь хүнийг вандуушиг жижигхэн болгох боломжтой хэрнээ нурууны өвчнийг эмчлэх арга олдохгүй байгаад итгэж чадахгүй гэж үгүйсгэнэ. Энэ явдлаас 10 жилийн дараа энэхүү процедурыг өдөр бүр хийдэг болж хоол хүнс ус болон бусад нөөц хомсдож байгаа тул олон хүн агшихыг илүүд үзэх болов. Агшсан хүмүүс бага зайд амьдарч ердөө хэдхэн грамм хоол хүнс иддэг тул мөнгөний асуудал тэдэнд бараг байхгүй байв. Паул эхнэр Одритойгоо цуг ажиллаж байсан ч санхүүгийн бэрхшээлтэй үргэлж нүур тулгарч байлаа. Том байшинд амьдрахыг үргэлж мөрөддөг боловч түүнийг эзэж авч дийлэхгүй байх юм. Нэгэн үдшилэг дээр Паул найз Дэвтэйгээ тааралдахад Дэв агшилтанд орсон бөгөөд түүнд энэ бүхнийг зөвхөн гариг дэлхийг аврах биш харин өөрсдийгөө ч аврах зорилготой хэмээн ярьжээ. Агшсан хотод бүх зүйл үнэхээр сайхан байлаа. Төгс тоног төхөөрөмж, шилдэг эмч нар гэх мэт зардал маш бага тул хүмүүс ном уншиж, хөгжим тоглож, амьдралаа бүрэн дүрэн эдэлж байв. Паулийн ирээдүйн талаарх бодол өөрчлөгдөж эхлэв. Банкнаас зээл авах хүсэлтийг нь татгалзсны дараа тэрээр эхнэр Одритойгоо агшсан ертөнцийг судлахаар шийдэв. Агшсан хотод бүрэн хэмжээний алмаз үнэт хэлэл ердөө $80 үнэтэй байв. Мөн тэдний $152,000 хөрөнгө агшсан ертөнцид $12 сая доллартай тэнцэж байх ба энэ нь тэдэнд машин, тансаг ордон болон хүссэн бүхний авах боломжийг олгоно. Ингээд хосууд эргэлзэлгүйгээр агшилтын процедур хийлгэхээр шийдэж бүх эд хөрөнгөө зараад ажилласаа гарч хайртай хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэлээ. Агшсан болон хэвийн хэмжээтэй хүмүүсийг тээвэрлэх зорилттой тусгай автобусанд сууж эмнэлэгт хүрэлцэн нэрв. Бүх шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсэний дараа эмчнэр тэдний үсийг хосож хэмээн шүдийг нь аваад дараа нь тэдэнд агших тарилга хийж өөрчлөлтийн өрөөнд байршуулжээ. Удалгүй бүгд агшиж жижигхэн орон дээр хэвтгэд нь шангаар өргөж гаргана мөн агшсан эмчнэрийн хяналтанд орууллаа. Паул ухаан ороход сувлэгч түүнд жирийн хэмжээтэй жигнэмэг өгсөн боловч тэр жигнэмэг түүнд хэдэн өдрийн турш хүрэлцэх хэмжээний хоол байв. Тэр ихнэрээ сургалахад сувлэгч утас авчирч өгсөн ба Одри түүн рүү уурлан орилж байлаа. Учир нь түүний ус болон хөмсгийг хусахыг нь мэдээгүй байсан тул тэр сүүлчийн мөчөд агшихаас татгалзжээ. Ингэснээр Паул хэдий баян болсон ч ганцаараа агшсан ертөнцид үлдсэн байх ба эхнэр нь түүнийг орхисонд ихэд гуниглаж байв. Түүний тансаг харш бодит ертөнцид ердөө нэг ширхэг төмсний хэмжээтэй байдаг. Оройн Паул мэдээ үзэж байхдаа Вьетнамын ланг гэх нэгэн эмэгтэй хүн агших процедурыг эсэргүүцэж байгаа тухай олж харна. Жилийн дараа Паул салгалтын бичигт гарын үсэг зурхаас өөр аргагүй болов. Учир нь Одри агшихаас татгалзсан тул тэр хөрөнгөнийхөө талыг алджээ. Үүний улмаас Паул тансаг харшаасаа илүү жижигхэн байранд нүүж орох бөгөөд мөн тэрээр дуудлагын оператороор ажилд оров. Ажлаа тараад тэрээр нэгэн төрс өдрийн үдшилгэн дээр очиж найз Дэвтэйгээ дахин уулзав. Дэв Одриг үзэгдэж байгаагаа илэрхийлж түүний сургаж ганцаарнг нь үлдээсэнд бухимдаж байлаа. Паул харин хүн агших болсон нь түүний амьдралын хамгийн том алдаа байсан гэж хэлдэг. Гэвч Дэв түүнийг дахин урам зоригоо олж авах хэрэгтэй хэмээн зөвлөж ганцхан ээжүүд хамгийн зөв сонголт хэмээн хэлв. Паул ч үүнийг үгүйсгэж чадсангүй. Дараа нь Паул Кристингийнх бүсгүйтэй болцож эхэлдэг. Оройн хоолны үеэр дээд давхрын хөршүүдийн хөгжмөө хэтэрхий чанга тавиад байсан тул Паул тэдэнд л өрлөв. Удалгүй хөрчин болох тушаан доош нь буун ирж энэ газар бүх оршин суугчид бие биедээ найрсаг ханддаг хэмээн сануулж тэднийг үдшилтэд нэгдэхийг хүржээ. Паул болцоогоо дуусгаад Кристинийг үнсхийг завдахад тэрээр татгалзав. Энэ байдалд уурссан Паул тайлбар сонсохыг хүсэлгүй шууд үдшилэг рүү явж шөнөжин шинэ найзуудтайгаа ууж хөгжилдөж өнгөрүүлдэг. Тэрээр хэд хэдэн бүсгүйчүүдтэй үнсэлцэж мөн наригсаар ихэд цогтсон байлаа. Өглөөс ирэхэд тэрээр дуушааны орон сууцны шалан дээр хэвтэж байх бөгөөд цэвэрлэгч эмэгтэй үдшилгийн дараах бохирыг цэвэрлэж байлаа.
Тушаан түүнд Монгол харах замын талаар зөвлөж эхлэв. Агшсан хүмүүс жирийн ертөнцид авч дийлдэггүй зүйлсийг худалдаж авахын тулд ийм сонголт хийсэн гэдгийг тайлбарлав. Паулд жирийн ертөнцийн тансаг зүйлсийг авчирч түүнийг жижиг хэсгүүд болгон хуваан худалдаж их хэмжээний мөнгө олох боломжтой хэлнэ. Дараа нь Паул угаалгын өрөө рүү явахдаа тэрээр цэвэрлэг шимэгтэй эмийн шүүгэнээс эмнүүдийг улгаалж байгааг анзаарав. Паул шууд түүнийг агших мэс заслын эсрэг тэмцэгч Лан гэдгийг хараад шууд таньж байлаа. Лан хүний эрхийн зөрчлийн улмаас хүчээр агшсан бөгөөд жижигхэн шоронд оригдож байсан ч тэндээсээ оргожээ. Паул түүнийг хиймэл хүлээг янзалж өгөхөд Лан түүнийг эмч хэмээн андуурна. Лан түүний найз нь үхлийн ирмэг дээр байгаа тул тэрнээс туслахыг гуйв. Тэд автобусаар явсаар очих газартаа хүрэхэд Паул агшсан ертөнцид ч ядуучууд байгааг харж гайхаж орхив. Тэдэнд хоол хүнс болон байрсаа байхгүй ба эмчидж үзүүлэх боломжгүй байдаг. Тэр эмэгтэй нөхрөө агших мэс заслын үеэр алдсан ба учир нь эмчнэр түүний алтан шүдийг авахаа мартснаас болж биетэн дэлбэрэлт үүсгэжээ. Мөн түүнд хорт хавдартай нэг найз байсан ба эмчилгээний мөнгөгүй тул Лан өвчин намдаагч гулгайлж түүнд өгдөг байв. Паул туслах гэж хичээсэн ч эцэст нь ажилдаа явах цаг нь болсон тул явахаас өөр аргагүй төрнө. Гэвч ядуу бүс нутгийн талаарх бодол түүний толгооноос салахгүй байх юм. Маргааш нь болоход Паул дахин ирэхэд Лан түүнд найз нь нас барсан гэж хэлв. Дараа нь Паул түүний хиймэл хөлийг засах гэж оролдсон боловч бүр мөсөн нэвдэж орхидог. Үүний хариуд нь тэр Ланыг үрч явна гэр цэвэрлэх ажилд нь туслах болов. Паул баячуудын илүү гарсан хоол хүнс зэргийг ядуус түргэж өгч тусалдаг болсноор удалгүй тэрээр ядуусын бүс нутгийн хүмүүст хайрлагдж өвчтөе хүмүүст туслана өөрийн чадах бүхний хийдэг болжээ. Нэгэн өдөр Тушаан цэвэрлэгээний үйлчилгээ дуутахад Паулыг цэвэрлэгээний ажилчдын дунд байгааг хараад ихэд гайхав. Тэрээр Паулд хандаж асар их ашиг олох боломж гарсан тухай яриад түүнийг цуг ажиллахыг санал болгов. Тэд Норвеги руу нууцлаг бараа хүргэх ёстой байх ба Паул зөвшөөрч тэдэнтэй Ахмад Конрад ч нэгтгэхэр болов. Гэтэл Лан Паулыг Норвеги руу явна гэдгийг сонсоод өөрөө ч тийш явах хүсэлтэй байгаагаа илэрхийлнэ. Гэвч тэд авч явахаас татгалзгаад тэрээр өөрийн хүчээр агсан тухайгаа дахин ярьж мөн өөрийн амьдралын өнгөрсөн цаг хугацааны өрөвдөмж үгүүдээ ярихад үүнийг сонссон Паул Тушаан Конрад гурав түүнд туслахаар шийджээ. Ингээд тэд дөрвөлээ аялалдаа гарлаа. Замдаа тэд доктор Йорган болон түүний их нэртэй уулзаж тэрээр аимшигтай нээлт хийснээ дуулгав. Хойд мөсөн далайн метаны ялгаралт эрэлт буцалтгүй болж өндөрлөгт нь устдах аюул нүүрлжээ. Энэхүү гүнгүнзгий бодлууд донд Паул Лан хоёр сэтгэлээ хуваалцав. Эхний колонд ирэхэд доктор Йорган ийм гамшиг тохиолдохыг урдчлан харж ууланд асар том хорогдох байр байгуулсан байв. Колоныг авран хамгаалахын тулд тэд дотгош нь орж гаднах дэлхийн 8000 жилийн дараа тогтворж хүртэл гарах боломжгүй болох байв. Бүх хүн доктор Йорганд итгэж байх бөгөөд Паул ч мөн түүнд итгэж байдаг. Харин Лан хорогдох байранд орохгүй гэх ба ядуус дөхөн хөтлөө туслах болно гэв. Мөн Тушаан болон Конрад нар ч дэлхийс өрнө гэдэгт бүрэн дүүрэн итгэхгүй байх бөгөөд хорогдох байранд орохоос татгалзцгаав. Паул Ланыг өөртөөгөө цуг хорогдох байранд нэгтгэхийг гуйсан ч Лан зөвшөөрөхгүй байдаг. Тэр Паулд гаднах ертөнцид иргэн ирж хүмүүсийг аврахад тусалж чадахыг нь санууллаа. Паул эцсийн мөчөд шийдвэрээ өөрчилж хаалга хаагдахын өмнөх нь гарч Лан Тушаан Конрад нарын хамт буцан ирэв. Буцаж ирсний дараа тэрээр Лангийн хамт ядуу хүмүүс туслах бөгөөд хүнсний хангамж хүргэх ажлыг үргэлжлүүлж байгаагаар кино төгснө.